Хар сүлт зээр буюу хар сүлт нь Хөгтөн амтны аймгийн нэг Туурайтны баг болох Дугалмайтмын овогт багтана. Амьдралын онцлог. Өвслөг, сөөгөнцөр ургамлаар идэршлэгийн дотор хялган, баглуур, таан, хүмүүл зэрэг ургамал зөөлөх. Мөн хар сүлтийн идэршлэгэнд говь цөлийн бүсийн 80 гаруй зүйл ургамал бүртгэгдсэн. Ороо нийлэг 12 сард болж шаргачин 6 сард голдуу нэг буюу 2 ихэр янзах төрүүлнэ. Тоо толгой хомсдох шалтгаан. Монгол улсад хар сүлт зээр агнахыг 1965 оноос хуулиар хоригдсон ч амт чанар сайтай мах эдэлгээ даадаг арьсыг ашиглахын тулд хүмүүс хар сүлтийг хулгайгаар агнасаар өдгөө нэн хувирцсан. Монгол улсад малын тоо толгой өсч бэлчээрийн талхагдалт нэмэгдснээс олон мянган хар сүлт бэлчээргүй болсон. Хамгаалах арга хэмжээ. Цөлөрхөх хээртэй зээр ундаалах задгай ус бий болгох. Зуудын үед нэмэлт тэжээл тавьж өгөх. Байршил нутгийг байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл нутгийн иргэдэд хариуцуулан хамгаалуулах. Хяналтыг тогтмолжуулан сайжруулах замаар хууль бус агналтыг таслан зогсоох. Их нууруудын хотгор, нууруудын хүндэд сэргээ нутагшуулах. Улсын тусгай хамгаалалтай газар нутгийн менежментийн төлөвлөгөөнд хамгаалах зориулалтаар сэргээ нутагшуулах. Өсгөн өргөжүүлэх арга хэмжээг тусган хэрэгжүүлэх. Удмын сан хадгалах гэх мэтчлэн шинжлэх ухааны олон талт ажлуудыг хийх шаардлагатай байгаа юм.